Оройн тэргүү үзэгчтэй бизнес мэдээлэл хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдаанд эхэллээ. Ажилласан жил нөхөн тооцох бүртгэлийг өргөжлөж байна. Гайхамшиг цагсан бөмбөг ур чадрын уралдааныг зарлжээ. Өдрөлт хөдөө аж ахуйн газар дахин 35 трактор нийлүүлэгдлээ. Автомашины даатгалд хамруулахдаа хамтран эзэмшигчээ бүртгүүлэх шаардлагатай гэж байна. Эдгээр боломжит мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдаан эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар нөхөн сонгуул болон орон нутгийн төсөв тодтогдол хийх талаар хэлэлцүүлэгдэх юм байна. Өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдаанаар 3 төргийн нөхөн сонгуульд ялд байгуулсан түргэн суманд ардчсан намын Масангийн Ганхуйг, Өндөр ханган суманд Монгол Ардын намын Бямбатар, Улаан сумын 4 дугаар багт ардчсан намын Отгон Бямб нарын асуудыг хилцэж маталсан байна. Мөн 2014 оны орон нутгийн төсөвд өөрчлөлт оруулах болон Улаангомотын төлөөлөл зохион байгуулалт зэрэг хэд хэдэн асуудлыг хилцэж шийдвэрлэхээр болсон байна. 2012 оноос эхлэн ажилласан жил нийгмийн даатгалын нөхөн тооцох тухай хууль батлагдаж манай аймгийн хэмжээнд 16700-аар иргэн хамрагдсан байна. Дахин бүртгэлийг иргэдийн санал хүсэлтийн дагуу 6 сарын 1 хүртэл дахин өргөжлүүлэхээр болсон байна. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажилд хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилснаар тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн ажилласан жил нөхөн тооцох ажлыг эхлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн оны хөдөлмөрийн хөлсөй доод хэмжээний 10%-аар тооцох боломжтой болсон. Энэхүү ажлын хүрээнд улсын хэмжээнд 494.8 мянган иргэн, үүнээс манай аймгийн хэмжээнд 16700 иргэн хамрагдаж дэвтгэр тогтоолгох эрх үүссэн байна. Мөн 4 ба түүнээс дээш хүүхэдтэй болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр эрт дэвтгэрт тогтоолгосон иргэдийн ажилласан жил нөхөн тооцох ажил 6 сарын 1 хүртэл явагдах тул ард иргэдийг идэвхтэй хамрагдахыг хурлаа. 2012 оны 9 сарын 4-ний Улсын их хурлын тогтоолоор ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан байгаа. Энэний дагуу 2012 оны 11 сарын 15-наас 2013 оны 10 сарын 1 хооронд бол бүртгэл явагдсан. Энд бол Ус аймгийн хэмжээнд 16700 гаруй хүмүүс бол бүртгэгдсэн байгаа. Тэгээд энэ хөдөлмөрийн яамд бол тухайн хувь хүмүүс асуудал тавьсны дагуу 2014 онд бол хүн ам хөгжлийн яамны сайд Эрдэнэ бол ийм тушаал гаргасан байна, албан тоод гаргасан байна. Энд бол тэр тухайн үед цаг хугацаанд бүртгүүлж амжаагүй хүмүүсүүдийг бол 6 сарын 1 хүртэл ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохоор ийм чиглэлээр үүдээд байна. Энэний дагуу Ус аймгийн нийгмийн даатгалын хэлц бол 6 сарын 1 хүртэл бүртгэлж амжаагүй хүмүүсүүдийг бол бүртгэхээр байна. Энд юу хэрэгтэй вэ гэхээр тухайн хүн бол иргэний үйл ажилласан үеийн нийгмийн даатгалын дэвтэр юм уу хөдөлмөрийн дэвтэр сумын засаг даргын тодорхойлт тухайн амьдарч байсан үеийн сумын засаг даргын тодорхойлт иймэрхүү хүч баримтыг авчирч байгаад нийгмийн даатгалын хэлцээр бүртгүүлэх шаардлагатай байна. Мөн энэ 6 сарын 1-ний хүртэлх хугацаанд бол 4 ба түүнээс дээш хүүхэдтэй тэгээд 91-ээс 94 оны хооронд нөхөн олгорын тэтгэврээр гарсан хүнд нөхцлөөр гарсан ийм хүмүүсүүдийг бас бүртгэж байгаа. Энийг бол бүртгэж ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох хуулийн дагуу бол ажилласан жил нь нэмэгдэж тэтгэвэр болон тэтгэмж авахт нь бол эрх нь бол үүсэж байгаа гэж бол нэмэгдэж байгаа. Бас энэ нодон жилд бол бүртгэлд хамрагдаад ажилласан жилүүдэн бол дутуу бүртгүүлсэн тийм ээ. Нөхөн тооцох жилүүдэн дутуу бүртгүүлсэн тийм хүмүүсээ бол нийгмийн даатгалын хэлцэд өргөдөл гаргаад тэр өргөдлийн дагуу бидэнд дээшээ холбогдох газрууд нь уламжилж бол шийдвэрлэж өгөх тийм ажил зохион байгуулж байна. Мөн аймгийн засаг даргын 2013 оны захирамжаар баталсан согтууруулахын худалдаалах, түүгээр үйлчлэг тусгай зөвшөөрөл олох журмыг хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулахар болсон байна. Тиймээс согтууруулахын худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл аж ахуй нэгжүүдийг уг журмаар тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл яаралд ирүүлэхийг анхаарууллаа. Нийгмийн даатгал хамрагдаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүсэлтийг аймгийн засаг даргад уламжлах юм байна. Согтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бол тавигдах шаардлагатай нь бол зөвхөн аж ахуй нэгж байна. Санхүүгийн тайлан гэвэл цаг хугацаанд гаргасан байна гэсэн заалт байдаг. Энэ бол нийгмийн даатгалын бол заавал хамрагдана гэсэн ойлголт юм аа.
Тэгээд энэ согтууруулах хүнд төвөгөр үүслэх зөвшөөрлөг аймгийн засаг дарга болгодог байгаа. Энэний дагуу нийгмийн даатгалт хамрагдаагүй аж ахуйн нэгжийн судалгааг бол 5 сарын 1 гэхэд бид нь аймгийн засаг даргад хөрвүүлэх гэж байгаа. Энэгээр бол архи болон согтууруулах хүнд зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалт заавал хамрагдах ёстой гэж та бүхэнд мэдгдмээр байна. Энэний дагуу нийгмийн даатгалын хилцээс албан тоот тухайн дэлгүүрүүд хөрвүүлж байна. Энэ ингээд бол 5 сарын 1-ээс өмнө бол аж ахуйн нэгжүүдийг ирж нийгмийн даатгал бүртгүүлэх шаардлагатай гэж мэдгдэх гэсэн тийм. Мэдгдмээр байна. Аймгийн боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гайхамшигт цагсан бөмбөг ур чадварын уралдааныг зарласан байна. Энэхүү уралдааны удирдамжийг бүх сургуульд хүргүүлсэн бөгөөд оролцох сурагчдыг материалыг файлаар хүлээн авах гинэ. Аймгийн боловсролын газраас сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хүүхдийн дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор гайхамшиг сагсан бөмбөг ур чадрын уралдааныг энэ сарын 1-ээс эхлэн зарлаж аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад удирдамж хүргүүлсэн байна. Нэг сургуулиас хэдэн ч хүүхэд оролцох боломжтой бөгөөд өөрсдийн ур чадрын бичлэгийг 5 дугаар сарын 21 дотор файлаар боловсролын газарт ирүүлэх гинэ. За Увс аймгийн боловсролын газар аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтраад дунд ахлах ангийн сурагчдын дунд гайхамшигт сагсан бөмбөг гэж ийм ур чадварын тэмцээнийг зохион байгуулахар болсон. За энэ тэмцээний маань гол зорилго бол хүүхдүүдийн сагсан бөмбөгт дуртай болгох. За хоёрдугаарт бол сагсан бөмбөгийн тэр техникийг, арга техникийг сургах чиглэлээр энэ тэмцээнийг одоо зохион байгуулж явуулж байгаа. За тэмцээн маань ерөнхийдөө ахлах, дунд анги гэсэн хоёр төрлөөр явагдана. За энэ тэмцээнд маань хүүхдүүд яаж оролцох вэ гэхээр баг болж оролцох юм байгаа. За тэгээд тэн дээр ямар шаардлага тавигдж байна вэ гэхээр нэг багт 5 нэрэгтэй 5 нэмэгтэй хүүхэд оролцож нэг баг болно. За тэр хүүхдүүд маань нэг ангийн хүүхдүүд байх хэрэгтэй гэсэн юм шаардлагыг тавьж байгаа. За дээрэс нь нэг сургуулиас ч юм уу нэг ангиас ч юм уу хэдэн ч баг оролцож болохоор юм давуу талтай. За тэгээ ерөнхийдөө бол манай тэмцээний шагналын сан маань 780 мянган төгрөгийн шагналын сантай. За нийтдээ дунд ангийн 6 байр, ахлах ангийн 6 байр гэсэн юм. Нийтдээ 12 байрыг шагнаж урамшуулахаар энэ тэмцээн маань явагдах юм аа. За тэмцээн маань ямар журмаар явагдах вэ гэхээр хүүхдүүд маань энэ гайхамшигт сагсан бөмбөг гэсэн DVD-н дээр заагдсан дасгалуудыг өөрсдөө сураад за тэр дасгалуудаа сурсан дасгалуудаасаа тэр одоо сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолт хэлбэрээр тэр дасгалаа бэлдээд за ямар нэгэн одоо сонирхчдын камер ч юм уу тийм ээ гар утсаараа ч юм уу бичээд биднэрт одоо флаш CD-гээр биднэрт ирүүлэх боломжтой. Тэгэхээр аль ч сумын, аль ч сургуулийн ямар ч сурагчид одоо оролцох боломжтой. Гараа бас энэ тэмцээнд онцлог байгаа. Тэгэхээр манай тэмцээн маань 4 сарын 1-ээс 5 сарын 20-ны хооронд одоо 5 сарын 20 гэхэд манай боловсролын газар дээр тэр файлаар бэлдсэн одоо дасгал хөтөлбөрөөр манад ирүүлэх боломжтой гэж ойлгож байна. Дараагийн тамирчнаар дамжуултыг гүйцэтгэх хэрэгтэй. Дараагийн дамжуулт төвийн тоглогчдоор 2 хамгаалагч ирсэн нөхцөлд гадагшаа 3 руу гарах дамжуулт. Өөр дөр 2 хүн татаад гадагшаа гаргасан дамжуулт хийж байна. Хамгаалагч нөхөж ирж байгаа үед энэ дамжуултыг маш сайн хийх хэрэгтэй. Хүүхд бүрийг спортод дур сонирхолтой болгох ингэснээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх өрсөлдөх чадвар, спортын техникийн ур чадварыг эзэмших зэрэг олон давуу талтай гэж байна. Нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох тул энэхүү ур чадварын тэмцээн ахлах дунд ангийн сурагчдад нээлттэй гэж байна. Малчин тариаланчдаа дэмжих цаг хугацааг хэмнэх ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор аймгийн үйлдвэрлэлт хөд аж ахуйн газар 50 тракторыг хөнгөлөлтөй нөхцлөөр оруулж ирж байгаа бөгөөд өнөөдөр сүүлчийн 35 трактор ирсэн байна. Аймаг орон төдийг улсын хэмжээнд газар тариалан эрхлэлтийг дэмжих болон үрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа илээ. Тухайлбал Оросын холбооны усаа сайн чанарын үр нийлүүлэхтэйгээр болсон бол үйлдвэрлэлт хөд аж ахуйн газар хөнгөлөлтөй нөхцлөөр газар тариалан эрхлэгчдтэй 55 трактор оруулж ирэхээр болсон. Эхний ээлжинд 20 трактор эзэндээ хүрсэн бол өнөөдөр 35 трактор ирсэн байна. Ингэснээр мал аж ахуй газар тариалан эрхлэгчдийн ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх болон ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.
За манай хөдөлгөөний ажлын газраас одоо малч тариаланчтай одоо ажил хөдөлмөрийн хөнгөлөх зорилгоор захиалгын хүлээн авч Улаанбаатар хотоос одоо бага оврын тракторыг одоо нэгдсэн журмаар ачиж одоо нийлүүлэх ажлыг одоо амжилттай зохион байгуулж байна. Өнгөрсөн 4 сард бид нэр анх удаа явж 20 ширхгийг авчирж одоо малчтай өгсөн. Хоёр дахь удаа явуулдар 35 тракторыг одоо иж бэрдэлтэй авчирлаа. Энд бол анжис хадуур тормор гэсэн одоо иж бэрдэлтэй ирж байгаа. Одоо малчид ард иргэд тэрвэн тракторыг авахыг хүсвэл одоо ямар хөдөлбөртэйгээр яаж авах? Энэ бол ийм хөнгөлтэй нөхцөр өгч байгаа. Эхний ажилд бол нийт үнийн дүнгийн 40% буюу 2,368,000 төгрөгийг бол дансан шилжүүлээд гэрээ байгуулад үйлдвэрлэлийн мөнгийг бол 15, 16, 17 онд бол тэнцүү хуваагаад ондоо багтаагаад одоо хийх тийм нөхцөлтэй байна. Одоо хөдөлж авч байгаа иргэдийн хувьд аль сумын иргэд илүү одоо их хвчлэн авч байна? Одоо хөдөлж авч байгаа улсуудаас их хвчлэн Улаангомд, Харайлан, Тэс сум өөр сумудаас захиалга өгсөн байгаа. Одоо өнөө маргааш ирж авах байх. Тэгээд одоо энэ ирж байгаа трактор бол одоо эх 7 хоногийн дундуур гихт эзэдээ очно гэж бодож байна. За та ямар ажил үйлчлэгээр эрхэлдэг хүн бэ? Ер нь хаанаас ирж одоо энэ тракторыг авч байгаа вэ? Би одоо Улаангомын 1-р угаас ирж өндөр насны газар тариалан эрхэлдэг малын өв садлан авахын тулд конкреттэй зээлийн трактор авахар ирж байна. Тэгээ манай аймгийн удирдлага болнод энэ үйлдвэргээ жоохон газраас энэ малчин ард иргэдийг конкреттэй зээлээр малын тажирлалт трактор өгч байгаад бид нэр их баяртай байна. Одоо энэ бол одоо маш хэрэгтэй юм. Яг л одоо мал энэ хадлагад нь нугаа тарин амьдрал ажил нэргэдэг. Нэгдүгээр, хоёрдугаар одоо эдгээр чинь 2-3 жилийн конкреттэй зээл өгч байгаа дөрөд энэ иргэд малчтыг бол одоо маш их дэмжиж байгаа зүйл гэж одоо бодож байна. Өмнө нь одоо трактор аваагүй байхдаа одоо хадлан тариалангаа одоо хэрхэн хурааж авдаг гэсэн. Бид нар чинь одоо зарим үед одоо гар хадуураар одоо хаддаг байсан. Одоо яг техник хөгжид тэгээд одоо трактор одоо улсад трактор авсан гэсэн нэг гар 100,000 төгрөөр хаддаг шүү дээ. Тэгээд одоо би бол нэг 4-5 гагаад авдаг. Тэгээд 500,000 төгрөөр авдаг. Тэгээд энэ дэж яхын оронд өөр техниктэй юм чинь. Хөө аж ахуйд ч гэрээсэн болно шүү дээ. Тийм учраас трактор авч. За та хаанаас ирж одоо энэ тракторыг авч байгаа вэ? Би Хөндлөнгөөс энэ Улаангомын харьяа Хөндлөн 8-р багаас ирсэн. Та газар тариалангийн ямар үйлчлэг эрхэлдэг вэ? Би хотлон хатах зориултаар л авч байгаа нэг. Хөдөө бил цөөхөнтэй малын эрх ашгаар хатахаар авч байгаа. Өмнө нь одоо тракторгүй байхдаа одоо хатахыг одоо яаж ямар аргаар хийдэг гэсэн бэ? Гараар л хожж байсан. Тэгээд цаг хугацаа алдахгүй тэгээд бил муутай улс хүчний трактор чинь хамаагүй ашигтай. Тий. Цаг гэмндэг, хугацаа гэмндэг. Тий. Ажлын витамин чинь маш хурдан. Хөдөөний малч нь биднэрт болж юм хамгийн юутай, витаминчтай, хэрэгцээтэй. Нэрх трактор авах хүсэлт эргээд урьдчилгаа 40% төлөөд үлдсэнийг нь ажлынхаа үр шимийг үдсэний дараа буюу 3 жилийн хугацаанд төлж барагдуулах боломжтой юм байна. Автомашины үнэлэг онцлого ихсэндээ холбоотойгоор даатгал хийлгэхдээ тухайн машиныг жолоодох хүнээ бас хамруулах шаардлагатай хийж байна. Даатгал хамруулаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээг ногдуулдаг юм байна. Орон даяар автоончлогооны ажил хийхсэндээ холбоотойгоор хөдөлгөөнд оролцох тэмэр хэрэгсэл нэмэгдсэн. Мөн автоузлэгт хамрагдахтаа жолоочоос гадна таны машиныг барих бусад гэр бүлийн гишүүдэд даатгалд хамруулах хэрэгтэй байдаг байна. Даатгалд хамруулаагүй тохиолдолд хөдөлмөрийг хөлсний доод хэмжээнд дүүцгүйц мөнгөн торгуулийг ногдуулдаг гэж байна. Мөн архи согтруулахундаа хэрэгэлсэн үедээ тэмэр хэрэгсэл жолоодох, үүнээс үүд нь осол аваар гарах тохиолдол цөөнгөө байгаа юм байна. Дэмээ согтруулахундаа хэрэгэлсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, хурдаа тохируулан замын хөдөлгөөнүүд рүү баримтлах шаардлагатайг замын цаг дагнасгаас анхаарууллаа. За, иргэд жолооч нартай энэ өдрийн амрыг гэж мэдчилж байна. За, сүүлийн үед цагаагаар дулаарч байгаа одоо холбогдуулна Улаангом сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаал нэмэгдэж, тэр тусмаа мөцгөлийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Энэтэй холбогдуулна жолооч нартай анхааруулж хэлэхэд хөдөлгөөндөө соёлтой, игнэ байраа зөөжилж, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөндөө оролцохыг замын цагдаагийн тасгал
уриалж байна. За мөн өнгөрсөн 7 хоногт жолооч нараас мань согтугаар тээврийн хэрэгсэж жолоодох явдал бас цөөнгөө гарлаа. Тэр тусмаа замаар явж байгаад одоо зам тээврээ ослох гаргах, мөн гэрлийн шум өргөх зэрэг зам тээврийн ослоод тус тасагт бүртгэж одоо хуулийн хугацаанд шалгагдж байна. За мөн жолооч нартаа анхааруулж хэлэхэд жолоочийн хариуцлагын даатгал гэж байгаа. Одоо 2014 оны улсын үзлэг тоолох, мөн татвар тээврийн хэрэгслийн албан татвар жолоочийн даатгал гэдэг явагдаж байгаа. Энтэй бол жолооч нарт анхаарч даатгал төлөхтэй даатгалынхаа тэр тухайн даатгуулж байгаа даатгалынхаа ажилтнтайгаа хууль зүйн зөвлөгөө авч энэ тээврийн хэрэгсийг одоо эзэмсэгчээс өөр одоо ямар хүн тээврийн хэрэгс жолоодох вэ гэдгийг одоо тэр даатгалынхаа гэрээн дээр тусгаж өгөөс замын цагдаагийн албан хаагч одоо төрс тухайн хүн даатгалт хамрагдаагүй тохиол хийгдээгүй байвал одоо хөдөлмөрийн хөлсний доот хэмжээгээр буюу 192,400 төгрөгөөр торгуулдаг шүү гэдгийг бас иргэд жолооч нартаа бас анхааруулж хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Одоо даатгалын талаар гихтэл одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Одоо бас автоцлог явагдаад одоо хөдөө сумдаар явагдаж байгаа шүү дээ. За одоо манай аймагт бол 11 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Жолооч нар бол өөрийнхөө сонирхсон тэр даатгалтай бол хамрагдах бүрэн эрхтэй байгаа. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлтээр бол даатгалын гэрээн дээр заагдсан байгаа. Уг тээврийн хэрэгслийг эзэмшигчээс гадна ямар хүмүүс жолоодох гэдгийг бол тэр даатгалын гэрээн дээр тусгагдсан байгаа. Тэр даатгалын гэрээн дээр тусгагдсан хүмүүс л тухайн тээврийн хэрэгслийг жолоодж замын хөдөлгөөнд оролцоно. Даатгалын гэрээн тусгагдаагүй хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд бол даатгалын тухайн хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доот хэмжээгээр торгох санкцтай байгаа. Энэ хууль бол 2013 оны 1 сарын 1-ээс нөрөлдөгдсөн хууль байгаа. Торгуулийн санкц бол маш өндөр тийм хууль авмаа. За мөн эх 7 хоногоос одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдийг буюу бага насны хүүхдийг зам тээврийн ослох хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд замын хөдөлгөөний дөрвийн анхны шатны мэдлэг олгох зорилгоор одоо жил бүр зохион байгуулагддаг байгаа. Замын хөдөлгөөний цагаан толгой 2014 тэмцээнийг зохион байгуулахаар өдөрдөн тасгаас одоо өдөрдөн төлөвлөгөө гаргана. Холбогдох байгууллагатайгаа одоо зөвшөлтөж ярилцаад явж байгаа. Одоо эх 7 хоногоос цэцэрлэгүүдээр өдөрдөнчд нь явагдаад бэлтгэл ажил хангаад тэмцээнийг зохион байгуулнаа. Мөн замын цагдаагийн тасгаас бага насны хүүхдэд замын хөдөлгөөний анхны шатны мэдлэг олох зорилгоор замын хөдөлгөөний цагаан тал гаргах хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараагийн бизнес мэдээллийн хөтөлбөрийн өгшлийг хүлээн авч ирсэн үү?